бид нэр хууль зүйн байнгын орон дээр улсынхаа төсвийг ирж байна. Тэгээд хууль зүйн дотоод хэргийн сайд чаана байна. Тэгээд ерөөсөө хариулахгүй хууль зүйн дотоод хэргийн сайттай болох талаар юу хийж байна? Хизээ болох юм бэ? Би нэг эрх баригчдаас асууж байна. Бүгдээрээ дарга болох гол гүгээд идэм билээ. Тэгээд ганц одоо ерөөсөө энэ засгийн газрыг би сүүлийн үед энэ гэмт хэрэгтээ тэмцэх гэж оролдоод байна гэж үзэж байгаа. Уул нь болсон өдрөөсөө эхлээд тэмцэх хэрэгтэй байсан байхгүй юу? Их оройтч тэмцэж байна. Тэгээ нэг яаралтай хууль зүйн дотоод хэргийн сайттай болёо. Хууль зүйн дотоод хэргийн сайдгүйгээр бид нар энэ одоо хууль зүйн салбарын төсөв хэлэлцнэ гэдэг чинь учир дутагдaltaй л байгаа байхгүй юу? За энэ асуултанд хариулаарай. За нөгөө талаар энэ шүүхтэй холбоотой төсөв яг хуулийнхаа дагуу орж ирсэн үү? Энэ ч бас арай тусгай замаар явдаг штэ. Хин нэгэн сангийн сайд ч юм уу, хин нэгэн дарга тэнийг гасж өрөөд байдаг юм байхгүй. Сая үндсэн хуулийн зэцийн юм өмнөөс харж байхад бол энэ шударгаас бүх юм бол тэр зэцтэй шүүхтээр л очиж нэг тийшээ болдог. За нөгөө талаар бол энэ хууль зүйн салбарт энэ гэмт хэрэгтээ тэмцээд хууль усаар хөрөнгөсөн энэ хуулийн зүйл заалтанд байгаа баг. Энэний дагуу хичнээн хэмжээний мөнгө төгрөг орж ирж байна вэ? Ирэх жил одоо хичнээн хэмжээний мөнгө орж ирэх юм. Би бас гайхаад байгаа. Тэр офшор ус гэж байгаа. Тэр засгийн газар офшор усээс Сингапурыг, Швейцарыг гассан гэдэг нь үнэн юм уу? Хизээ гассан? Ямар учраас гассан? Хэрэг тийм бол бусд нь офшор гэж ямар үнэгээр гасаад байдэ? Тэгээ офшорт тэр иргэд ярьж шít. Мэдээлж байна. 180 сая доллар тэр дансанд байж байна гэд. Тэр гүтгээд байгаа мó? Эсвэл байгаа мó? Одоо энэ тендер шалгаруулж байгаа хэдхэн компаниуд л байдаг шүү дээ. Энэ нүүрсийг зөөдөг оптик гэрээ гэдэг ганцхан юм уу хоёрхан компани байна шүү дээ. Гэхдээ энэ нүүрсний хулгай яаж тэмцээд байгаа юм бэ? Энэ тэмцний үр дүнд ямар орлого орж ирж байгаа юм бэ? Гэдэг зүйлийг би асууя. Энэ ажлаа хийж гинүү хийхгүй гинүү? Сэргийн албаагч бол тушаал захирагддаг. Хуулийнхан бол хуулийн захирагдах ёстой шүү дээ. Дарга биш. Аль нэг нам биш. За хууль зүйн байнгын ороонд за манай одоо хуулийн байгууллагуудын төсвийн талаар ярилцж байгаа. Тэгэхээр төсөвтэйгээ холбогдуулаад нэмэлт мэдээлэл төсвийн ерөнхийлөгчийн захирагч нар бас өгөх бах. За тэгээ энэ Ганбат даргын санал бол маш зөв. Төсөв хилцэж явах үед за хууль зүйн сайд томилогдох ёстой. Тэгээ хууль зүйн дотоод хэргийн сайдаар Монгол Улсын ерөнхий сайд үндсэн хуулиар заагдсан онцгой бүрэн эрхийнхээ үрээнд хууль зүйн дотоод хэргийн сайдаар одоо Баттөмрийн энх баяр гишүүнийг нэр дэвшүүлсэ. Ингээд их хурал танилцуулаад тангараг өргөснөөр ажилд орох ёстой. Тийм цаг хугацаа бол хангалттай байсан. Тэгээ төсөвийг хэлэлцээд энэ ажлын хэсэг гарах үеэр хууль зүйн сайдаар одоо энх баяр гишүүн томилогдсныхаа дараа энд одоо асуудлаа өөрөө ярих ёстой байсан. Гэтэл одоо энэ хууль зүйн сайдын томилгооноос болоод засгийн газар огцрох хэсэг асуудал дээр одоо ингээд тулчаад байна. Тэгэхээр үнэхээр одоо цаашдаа энэ чинь их хурал дээр ажлын хэсэг гарчлаа. Энэ төсвийг бол ерөнхийлөгчийн захирагч нарын за энэ хууль зүйн салбарт хийгдэх олон шинжил, энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх асуудал, энэ авилгатай тэмцэх, энэ бодлого үйл ажиллагааг явуулахын тулд шинээр томилогдох хууль зүйн сайд энэ үйл ажиллагаанд оролцмоор байгаа юм. Одоо яг үндэ эзэнгүй болчихдээ. Тэгэхээр хууль зүйн дотоод хэргийн сайдыг томилох энэ зас ерөнхий сайдын энэ бүрэн эрхийг хэрэгжүүлж их хурал танилцуулах ажлыг одоо маш яаралтай хийж өгөхийг одоо бид нар хүсэж байгаа. Тэгээ ингээ бичиг нь очсон ингээл хүлээгдэт байгаа. Танилцуулаад захирамж гаргаад болно шүү дээ. Тэн ч юм бол ерөнхий сайдын олгогдсон эрх нь. Тэм учраас бас их хурлын байнгын орооны дарга за их хурлын гишүүд та бүхнийг энэ хууль зүйн сайдыг их хуралд танилцуулах ажлыг одоо нэн даруй
одоо зохион байгуулах тусалцаа үзүүлээч гэж хүсэж байна. Тэгвэл одоо энэ энх хоёр гишүүн бас энэ төсөв мөнгө рүүгээ орохгүй бол бас болохгүй шүү дээ. Одоо энэ хуулийн байгууллагын төсөв ерөнхийлөн захирагч нар чинь хэнд асуудлаа ярихаа мэдэхгүй болцсон ийм л нөхцөл байдалтай байна. Тэгээ байнгын орооны гишүүч гэсэн. Тэгээ нэг талтаа гаргаад ингээд томилох бол томилоод, танилцуулах бол танилцуулаад ингээд явж туслаач ээ л гэж одоо байнгын орооны дарга эрхэм гишүүдээс үсье. За тэгээд хууль зүйн дотоод хэргийн сайд Монгол улсын төсөв хилцэж байгаатай холбогдуулаад өөрийнхөө асуудлыг бас энэ дээр ярилцж явах асуух ийм шаардлага байгаамаа. Тэгэхээр уул нь бол хуулиараа дөрөвдөх пүрэв баасан гарагт улсын их хурлын чуулга явж байгаа хэвээр. Өнөөдөр пүрэв гараг баха. За ямар нэгэн байдлаар хойш жуулчлаа явж байгаа баг. За дараагийн дэрэгдэх зөвлөлт гэж бий. Тэргээрээ хилцээд маргааш тэр юмд орсон уу ороогүй юу? 5 дахь өдөр. Тэрийг одоо өвтөр төргөн оруулаа. Маргааш ихт хууль зүйн дотоод хэргийн сайдын танилцуулчих. Тэгээ шийдээд яв. Бодвол одоо улсын их хурлын удирдлаггүй болчиход байна уу? Тэгвэл одоо дундаасаа нэг хүн тавьд юм уу хэдүүлээ? Манай пүрэв дээр